Өдрийн мэнд энэ удаагийн сэдэв маань Edge дэх барилгын үйлчилгээ буюу Building a Service under Edge гэсэн сэдэв байгаа. За өмнө бид барилгын бүтээцийн талаар үзсэн бол одоо барилгын технологи, үүний гэрэлтүүлгийн систем, халаалтын систем, air condition эдгээрийг үзэх байгаа. За бид нэр Edge software үнэлгээний системийг үзэж байсан. За энэ дээр бидний үзэх сэдвүүдийг харуулсан байна. За үүнд халаалт, air condition, халаалт, агааржуулалт буюу air condition системийг дараалан харуулсан байна. За энэ таасны сенс, агааржуулах систем болон өрөөний халаалт, халуун ус, мөн халаалтын насос эдгээрийг үзэх байгаа. За эдгээр нь бүгдээрээ мэдээж эрчим хүчний үнэлгээнд оруулагддаг. За өмнөх слайдаар харуулсан за ceiling fans буюу таасны сенс. За энэхүү сенс нь Монголд нэг тийм тохиромжтой технологи систем биш. Учир нь цаг агаарын байдлаас шалтгаалаад энэхүү сенс нь илүү халуун орнуудад тохиромжтой технологи байгаа. Гэхдээ мэдээж байхад үгүйсэхгүй байж болох технологи байгаа. За таацанд гарах дулаан агаарын давхраад байдлыг багасгах замаар таасны сенснүүдийн халаалтын хэрэгцээг багасгахад ашиглаж болно. Сенсний хөдөлгөөн дулаан агарыг өрөөнд чиглүүлдэг. Сенснүүд хүргэлтөөс халаалтын горимд шилжих шижгэлттэй байдаг бөгөөд энэ нь сенсний моторын эргэлтийн чиглэлийг өөрчлөх замаар ажилдаг гэсэн байна. За халаалтын хэрэгцээг багасгахад таасны сенс суйрлуулах нь халаалтын ачааллыг бууруулах шаардлагагүй боловч шалны түвшинд температурыг нэмэгдүүлж шалнаас тааз хүртэл температурын өсөлтийг багасгах замаар оршин суугчдын тав тухыг сайжруулж чадна гэсэн байна. За Edge нь агааржуулалтын системийн үр ашгийг хэмжихийн тулд гүйцэтгэлийн коэффициентийг ашигладаг. Энэ нь цахилгаан эрчим хүчний оролтын хөрвөлтийн нэг гаралт юм гэж байна. За COP гэдэг нь coefficient of performance гэж байна. За гүйцэтгэлийн коэффициент энд томьёоны задрагааг харуулсан байгаа л үүн дээр эрчим хүчний хэмнэлт маш хэмнэлттэй нэгжийг харуулсан бол улаан буюу G-н хамгийн бага үзүүлэлт гэж харуулсан байна. За энэ дээр өөр нэгэн үнэлгээний систем байдаг бол тэр нь эрчим хүчний EER буюу эрчим хүчний хэмнэлтийн харьцаа. За энэхүү үнэлгээг EER болон COP-ыг агааржуулалтын илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс харах боломжтой. За энэхүү ногоон дээр байгаа зүйл нь гарын авлага төрөл болон аргачлалыг дурдсан байна. Тэдгээрийн тайлбарыг энд дурдсан байгааг харуулж байна. За Edge-ийн барилгын зураг төслийг үндэслэн орон нутгийн цаг агаар, дулааны алдагдал, дотоод температурыг харгалзан халаалтын ачааллыг тооцдог. Конденсацийн бойлрын үр ашгийг харуулахын тулд янз бүрийн аргачлалыг ашиглаж болно. Жишээлбэл үйлдвэрлэгчид нийт үр ашиг, цэвэр үр ашиг, улирлын үр ашиг, эсвэл жилийн турш
ашиглах үр ашигыг шилж болно. Тус бүр өөр өөрийн аргачлалыг ашигладаг гэж байна. За APU-ийн мэдээллийг доорх Energy Star вебсайтаас авах боломжтой. Энэхүү линкээс. За энэ дээр конденсатгүй мөн конденсаттай гэсэн ердийн халаах системийг харьцуулан харуулсан байна. За ээж дэх барилгын үйлчилгээ эрчим хүчний хэмнэлттэй хэрэгслүүдийг харуулсан байна. Хөрвөгч угаалгын машин болон эрчим хүчний хэмнэлттэй гэрлийн чийдэнгүүд гэх мэт. За дараагийн утсан дээр энэхүү утсан дээр угаалгын машины талаар угаалгын машин байгаа. За угаалгын машинаар жишээ авсан байна. Угаалгын машины хэрэгэлдэг эрчим хүчний 60 орчим хувь нь ус халаахад чиглэдэг тул бага хэрэгэлдэг загварууд нь бага эрчим хүч хэрэгэлдэг. За бага зарцуулалттай угаалгын машинд байшинд тохирох хэмжээтэй байх за хэд хэдэн угаах цэглэлтэй байх, усны шүүлтүүрийг сайжруулсан байх, чийг мэдрэгч бүхий хатаагчтай байх, илүү өөрчлөгдсөн эрчим хүчний хүчин зүйл бүхий загвартай байх, мөн бага ус зарцуулахаар байх гэсэн байна. За дараагийн жишээ бол хөрвөгч байгаа. За халаалт хөргөлт хийсний дараа хөргөлтийн хэрэгсэл нь тасралтгүй ажилдаг тул гэр ахуйн эрчим хүчний хамгийн том хэрэглээ юм аа. За үр ашигтай хөрвөгч нь за жижиг байх эрчим хүчний үр ашигтай хөрвөгч нь тавигдах шаардлага нь болохоор жижиг байх 14-өөс 20 куб дөрвөн хүн зориулсан багтаамжтай байхаар 4 хүн за 14-өөс 20 куб багтаамжтай байхаар бодолцох. За өндөр үр ашигтай компрессортой байх жилд 350 кВт ба түүнээс бага байх. За хөлдөөөгчийг дээд талд байрлуулсан загвар доод хөлдөөөгчд эсвэл хажуугын загвараар биш. За автомат мөс үйлдвэрлэгч ба эсвэл халахтай мөс түгээх төхөөрөмжтэй байх ёсгүй. Хөргөлтийн эсрэг халаагуур биш чигийн автомат хяналтыг хий гэсэн байна. За мэдээж энэхүү үнэлгээ нь болохоор А-гийн дараах 3 одтой хамгийн эрчим хүчний үр ашигын хяналттай гэсэн үнэлгээ харуулж байгаа бол D буюу улаан нь хамгийн муу бага гэсэн үнэлгээг харуулсан байна. За ээжийн гэрэлтүүлгийн чанар, гэрэлтүүлгийн түвшин, гэрэлтүүлгийн зохион байгуулалтыг тооцдоггүй. За эдгээрийг гэрэлтүүлгийн дизайнер орон нутгийн эсвэл олон улсын гэрэлтүүлгийн дизайны кодын шаардлагыг ашиглан зохицуулах ёстой. Ээж гэрэлтүүлгийн хэмжүүрээр бүрхэгдсэн гэрлийн чийдэн аюулгүй байдлыг гэрэлтүүлгийг оруулахгүй гэсэн юм. За лампуудын төрөлт, эдгээрийн вант болон цаг эдгээрийг харуулсан харьцуултууд нь байна. За өмнөх 3 дугаар сэдвүүд дээр бид нар сэргийлэх эрчим хүчний хэрэглээг үзэж байсан. Тэнд solar, hot water, мөн solar photovoltaic буюу бусад эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгслүүдийг цахилгаан үйлдвэрлэх зүйлсийг үзэж байсан. Энэ удаагийн дараагийн хуудас маань болохоор smart
эрчим хүчний ухаалаг эрчим хүчний тоолуур байгаа. За үүн дээр ухаалаг смарт метр буюу ухаалаг тоолуурыг харуулсан байна. За энэ хэмжүүрийг барилгын нэгж бүрд ухаалаг хэмжилт хийх тохиолдолд энэ хэмжлэх боломжтой эзэмшигчид онлайн хяналтын системд бүртгүүлэх эсвэл гэрийн цахилгаан эрчим хүчний менежментийн системд суулгаж болно. Урьдчилсан төлбөрт тоолуурыг суурилуулсан тохиолдолд ээждэх ухаалаг тоолуур гэж тооцогдохгүй тул энэ арга нь хэмжээг авах боломжгүйг анхаарна гэсэн байна. Ухаалаг тоолуурын давуу талууд нь эрэлтийг хянах, урьдчилан сэргийлэх, засвар хийх шаардлагатай байгааг тохиогоор харуулах. За тоног төхөөрөмжийн ажиллагааг сайжруулах, хяналттай зардлаар үйл ажиллагааны үр ашгийг оновчтой болгох, өмчийн үн цэнийг хамгийн их байлгах гэсэн байна. За энэ хүрээд манай сэдв өндөрлөж байна. Дараагийн сэдвээр уулзъя. Баярлалаа.